За засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний тухай хууль нэмэлт төрөлд оруулах хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Монгол Улсын ерөнхий сайдад олгогдсон өөрийн хинтээж хуваалцахгүй бүрэн эрх хүрээнд оруулж ирж байгаа учраас уг асуудал дээр бол гишүүдийн зүгээр саналаа хийх байдлаар оролцсон. Түүнээс биш яг заавал ийм байх ёстой энэ гэдэг зарчмаар бол хандахгүй гэдэг зүйлийг хэлээ. Тэгээд энэ саналыг бол хүндэтгэлтэй хандж байна. Ер нь гэхдээ нэг ийм байгаамаа. Монголын парламентын түүхэнд ерөнхий сайд яг энэ бүрийн эрхээ эдлэхдээ бас нэг тодорхой хэмжээний гарын нэг авлага харьцуултууд энэ төр ер нь цаашдаа аль институцээс байх ёстой ер нь хийж явмаар юм бэл. Өнөөдөр газрын асуудал гэхэд 5-аас 6 яам дээр байгаа байхгүй. За барилга отоогуултын яам дээр байна. Ерөнхий сайд өөр дээр нь байна. За газрын асуудал хил хамгаалах ерөнхий газрын хууль зүйн сайд руу ороод ирдэг. За чөлөө төсвийн асуудал гэхээр шадар сайд руу ороод ирдэг. За тусгай хамгаалалтын газар нутгийн асуудал гэхээр байгаль орчны сайд руу ороод ирдэг. Ашигт малтмас ашиглуулах талбай хэмжээ тогтоох гэхээр уул уурхайн сайд руу ордог ч юм уу. Энэ үндсэн эдийн засгийн нөөц болсон капиталаа бид нар хэрхэн яаж менежмент хийх вэ гэдэг зүйлээ бид нар ерөөсөө ингэ салангад байдлаар явж ирсэн. Тэгэхээр энийг бол сая алдарч авах гишүүн бас хөндөж байна. Би энэ бол зөвөө. Тэгэхээр энийг нэг ингэж харьцуулж бас нэг юм гарын авлага бас энэ дээрээ дүгнэлтээ хийгээд бүтэц бүрэлдэхүүнээ нэг ийм байдлаар зурнаа гэдэг ч юм уу. Ерөнхий зүйлүүд бас цаашдаа нэг юм бидэд бас энэ парламентыг төгөлдржүүлэх гэдэг юм уу. Төрийн бүтээмжийг сайжруулах давхардал чиглэлийг арилгахыг бол бас нэг анхаармаар байгаа. Тэгэхээр энийг бол бас ерөнхий сайд бас дараагийн хүмүүстэй бэлдэж бас энийг магадгүй хэрэглэх газар маань бас зөвлөх байх л да. Энийг анхаараач гэдэг зүйлийг хэлж байгаа. За хоёрдугаарт нэг зүйл байна. Энэ бомб засгийн газрын үйл ажиллагааны чиг үүргүүдийг бас давхцуулаад хийдэдэн засгийн газрын гишүүнч ажиллалаа. За засгийн газрын гишүүттэй зэрэгцээд үндэсний хороодуудыг ч гэсэн байгуулж ажиллалаа. За магадгүй компаниуд ч бас өгж ажиллалаа. Тэгэхээр энэ зүйлүүдийг бас ерөнхий сайд зоригтой шийднэ гэж байгааг бол үнэхээр дэмжиж байгаа шүү. Энэ хуульд байхгүй үндэсний хороо зөвлөл нэртэй байгууллагуудыг бол татан буулгах цаг нь болсон. Эдгээр байгууллагууд чи яамдуудын ажлыг хийлэхгүй байна. Тоо мэдээ гаргаж өг, персенцаад бэлдэж өг гэдэг нэг хитэн ярваасан дарга царайлсан хүмүүс ерөөсөө яамдуудын ажлыг хийлэхгүй ийм байдалтай байж байгаа. Энэ бол бодит практик шүү. Тэгээ гадуур нь гараа PR хийх болохоор би хийлээ, чи хийлээ гэдэг байхгүй. Тэгэхээр би бол ийм зүйлүүдийг бас цэгцэлж байгаад нь бол дэмжиж байна. Тэгэхээр энэ яг зүйлүүдээ бас анхаарна биз. Хуйлгүй төр үндэсний хороодуудыг би ярьж байгаа шүү. Ялангуяа яг эрчим хүчин дээр би жишээ авчи. Ийм зүйлүүдийг бас цаашдаа дахиж гаргамааргүй байна гэдэг зүйлийг бас хэлмээр байна. За хоёрдугаарт энэ бомбын үндэсний хорог татан буулгаж байгаа. Тэгвэл бас яг боломжилж хэлж байгаа. Цаашдаа сангийн ам маань аваа явах юм байна. Энийг битийнийг хавсрах байдлаар авч яваарай. Энэ бомбын асуудлыг бас цэгцтэй авч явах гэж шалтгаалаад манай экспорт импортын асуудлууд бол хомигдсон шүү. Зөвхөн замын үед бомб дээр осол гарлаа гэхэд Монгол улс үндсэндээ зогсож байгаа шүү. Замын үед бомб дээр хүн зорчигчж явдаг, аюултай ачаа бараанч явдаг, уул уурхайн түүхий хідэнч явдаг орн баг манахаас өөр байхгүй. Тэгэхээр энэ бомбын асуудлыг онцгой анхаараарай гэдэг зүйлийг хэлээ. Тэгээд хууль зүйн дотоод хэргийн сайд байна. Ер нь E-gate-ийн асуудлыг 3 бомб дээр хийсэн юм аа. Энийг үнэхээр бас л хууль зүйн дотоод хэргийн хамт байж байхдаа тухайн үед сангийн хамтгаа зөвшөлтөд хийсэн. Буян тухай дээр тавилаа, замын үед дээр тавилаа, алтан булаг дээр тавилаа. Илүү олон бомб дээр тавиарай гэж хүсэж байна. Ингүүл бас бомбын нэвтрүүлэх чадвар нэлээд сайжирнаа. За эцсийн үгийг би энэ сонгогчдынхаа өмнөөс хэлж байгаамаа. Сая Бат Сүмбэрлэг гишүүн бас хэллээ. Манай энэ хагас бүтэн сайнд сонгон хайрган дүүргийн сонгогчдоос маш их гомдол ирлээ энэ эсрэлтийн ерөнхий шалгалттай холбоотой. 42 мянган хүүхдийн алтан гахаа жилд төрсөн хүүхдүүд маань төгсөж байгаа юм байна. Эдгээр хүүхдүүдийн амьдралын алхам хийх гэж байгаа энэ үйл дээр нь ингэж хайх хэрэмжгүй ямар ч хандсан ажилдаа ийм зохион байгуулалтгүй ингэж оролцож байгаа хүмүүст нь бол арга хэмжээ аваарай. Дээрээсээ эхлээд доошоо хүртэл аваарай гэж хүсэж байна. Тэгээд би бас улсын хурлын дарга бас анхаараасаа гэж хүсэж байгаа. Юу гэхээр энэ боловсрол шинжилгээ ухааны байнгын орооноос энэ дээр хян шалгалт явуул. За хариулт өгье. Ерөнхий сайд хариулах уу? За сайн зэрэг гишүүн маш чухал асуудал өндлөө. Санал нэг байна. Олон асуудлаар. Энэ олон үндэсний хороод жишээлбэл 11 үндэсний хороо 9 санг татан буулгах тийм зорилттой энэ хуулийн төсөл
орж ирсэн гэж ойлгож болно. Тэгээ энэ үндэсний хороод энэ олон чиг үүргийн давхардлууд сайн юм болохоор эзэн олон булаацалдаал төвчдөг. Муу юм болоод хариуцлага тооцоолохоор эзэн олддоггүй юм болцсон юм байна. Энэ бол нөгөө хариуцлагын тогтолцооны ч чиг үүргийн давхардлын ч нэг шинжээ гэж бидний хийсэн чиг үүргийн шинжилгээний судалгаанд шинжээч нар дүгнсэн. Ийм учраас энэ олон чиг үүргүүдийг нэгтгэж нийтдээ 60 гаруй хороодыг бас бид нар зэгцлээд тэр дотроо 28 үндэсний хороог нэгтгээд зохицуулаад ингээ үндсэндээ бол энэ 9 санг татан буулгаснаар нийтдээ нэг 60 гаруй бүтц байгаа хороо зөвлөл хэлбэртэй үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй бүтцийг зэгцэлж байгаа. Үүнээс 45 салбаруудын хуулиудад хороо зөвлөлтэй байхаар заагдсан. 19 нь бол хуулигүй ажлын албатай нийтдээ 284 оронтой байна. Эдгээр хороо зөвлөлүүдийн бүтцүүд нэвчлэн салбар дундын үйлдэл холбоог хангаж хамтарсан шийдвэр гаргах зорилготой байгуулагдсан ч гэсэн яг практик амьдрал дээр яамныхаа чиг үүрэгтэй давцаад хоорондоо сөргөлдөөд одоо эрчим хүчний яамдар болсон юм ч тэр олон толгойтой болсон тохиолдлууд зөндөө байна. Дахиад хэлэхэд одоо сайн юмд нь болохоор эзэн мунддаггүй, муу юмд хариуцж олддоггүй. Ингээ хоёр юмны уялдааг хангах гэж зөвлөл байгуулаад сүүлдээ зөвлөлний уялдаа байгуулаад гурван талыг болох шийд. Боомт энэ ч гэсэн ерөнхийдөө бол салбар хоорондын ажлын хэсэг хэлбэрээр гэмтэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл, боомтын зөвлөл гээд ажиллаад болоод ирж ирсэн. Одоо тэнд дэд сайд нар энэ ажилдаг байсан. Тэгээд хоорондын уялдааг хангаал яамны дунд боомт гэхэд эн чинь хил хамгаалах ерөнхий газар, гадаад харилцааны яам, гайлын ерөнхий газар гээд олон салбар дундын зохицуулж чаддаг ийм салбаруудыг ийм зөвлөл хэлбэрээр шийдэг байсан. Энэ зарчмаар нь ажиллуулахад асар их мөнгө хэмнээ зогсохгүй. За энэ дээр яриад байгаа тэр орлогч байна уу, дэд сайд өнтер гэдэг нь дэж гол биш. Ер нь ингэж их мөнгө хэмнэх болцоо бол энэ хуулиар бий болно гэж бодож байна. За тэр эсдийн ерхий шалгалттай холбоотой асуудлаар сайд нь тодорхой хариулсан талаар нэгдсэн хяналт шалгалт явуулаад тодорхой хариулах болно. За бус асуудал дээр манай Жавхлан сайд нэмж хариулъя. За бүрүүжийн сайн зэрэг гишүүн тодруулж сууя. За баярлалаа. Тэгээ 1 минут байна. Тэгээд энэ давхцсан яамдуудын чиг үүрэгтэй давхцсан хороо зөвлөлийг татан буулгаач гэгээ түрүү жилийн төсөв баталгаас л явсан. Энэ зарчим дээр хэвээрээ. Тэгээд инквайр болон мэд сайхан гишүүнтэй бас ерөнхий сайдад тухайн үед асуулт тавьж исэн. Яг л одоо ерөнхий сайд Занзан шатрын даргыг хариулж байгаа шиг л бидэд хэлж исэн. Жогон болж байгаа ажлууд дээр булаацалтнаа. Дараа нь хариуцлага үлээхгүй болно. Эрчим хүчний салбар дээр яг энэ тохиолдол гарсан. 4-5 жилийн өмнө нөлөөд Даваас өрн сайд тухайн төрийн эмчийн бодлого зохицуултын ороо компаниудаа булаацалтаа тог тасарсан чинь төрийн эмчийн бодлого зохицуултын ороо эрчим хүчний яамлаг бүх компаниуд өгж исэн байхгүй. Яг л ийм юм болж исэн. Ийм зүйлүүд байна. Тэгээ хоёрдугаар хурлын дарга боловсрол улсын хурлын хэн шалгалтын тухай хуулийн дагуу энэ эсэлтийн ерөнхий шалгалтын дагуу хэн шалгалт явуулаа. Яам нь бие хамгаалнаа. Энэ 42 мянган хүүхдийн хувь заягаар ингэ тоглож болохгүй шүү. Энэ цаашдаа Монгол улсын хөгжлийн асуудал. Бидэд энэ дээр ийм одоо юу гэдгийг за яах вэ гэж. За Жавхлан сайд. За сайн зэрэг гишүүний асуултанд нэмэлт хариулт өгье. 2022 онд засгийн газрын бүрэлдэхүүнд бас өөрчлөлт орж байхад энэ бомтын асуудал тэр болтол сангийн яам дээр байсан юм бас. Тэгээд би давхар хариуцдаг байж байгаа. За энийг ер нь нэг сайдтай болгох хэмжээнд ач холбогдол өгч ингэж бүтцтэй өөрчлөлт оруулъя гэдэг ийм санал оруулаад ингээ сайдтай болж ирсэн. За одоо ингээ харамсалтай нь одоо үнэхээр яа харахгүй төсвийн орлогын байдалтай уялдуулж бид нэлээд хэмнэлт энэ бүтц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа учраас ингээ сайдгүй болж байна. За тийм учраас одоо өмнөх шиг одоо өндөр ач холбогдол өгж ингэж ажиллаж явна. За ер нь манай улс маань өөрөө худалдааны эдийн засгт улс. За яг одоо бид дунд урт хугацаанд шилжилт хийж байгаа үйлдвэрлэгч эдийн засаг руу ийм улс руу явж байна. За гэхдээ хэдэн жилдээ бомтын асуудал бол одоо манай хамгийн чухал асуудлуудын нэг байх болно. Шин сэргэлтийн бодлогын хүрээнд ч одоо бомтын сэргэлт гэж орж байсан. За одоо дараагийн 14 мега төслийн хүрээнд ч бомтын асуудлууд мөн л одоо нэгдүгээр игнэнд байгаа. За тийм учраас бомтын асуудал бол үргэлж одоо чухал засгийн газрын бодлогын төвд байх болно. За Эрдэнэлгийн одоо 2 гишүүн асуулт асууя.